Калифорни мужийн Tahoe National Forest байрладаг Bowman Lake руу хамтдаа аялцгаая. Завгүй ажил хичээлийнхээ хажуугаар байгаль сэлхэнд гарч уул ус гарч сэтгэлээ сэргээхийг хүсдэг хүмүүс зөндөө ах. Тэгвэл энэхүү бичлэгээрээ дамжуулан танд багч гисэн тэр сайхан мэдрэмжээс хуваалцъя гэж бодлоо. За ингээд шорон зам эхэлж байна. Богитоо нэлээд бид Bowman Lake руу одоо хөдлөх гэж байна. Тэгээд яг одоо бид хоёр air down хийгээд байж байна. 20 уу те? За 20 дээр болгоод хөдлөхөд бэлдэж байна. За бид Окленд хотоос гараад 2 цаг 40 минут аялсны дараагаар ийхүү шорон зам руу орж одоо цаашаа аялал үргэлжлүүлсэн байгаа. Тэгээд энэхүү Bowman Lake маань бол одоо Америк нэгдсэн улсын Сан Франциско хотоос 110 милийн зайтай оршдог. Тэгээд тойроод гахалтай уул, тэгээд модоор хүрээлэгдсэн, тэгээд өвлийн саруудад нэлээд их цастай байдаг. Тэгээд жил бүрийн 4-5 сараас одоо эхэлж нээгддэг бас бусад машинууд зорчих боломжтой болдог. Ийм газар байгаа. Тэгээ бид нэр өглөө ихтлэн гараад тэгээ яг одоо зорж ирсэн хэсэг дээрээ одоо өдөөс хойш буюу одоо өдөр 2-3 цагийн үед очиод эхний хоолоо хийж идсэн байна. За өнөөдөр оройны хоол bone soupтэй Монгол лавшаа. Bone broth гаргацсан байгаа, шүд гаргацсан байгаа. Тэгээд ясны сайхан шүлэнд гоё боогийнхаа авчсан сайхан алаг махаар сайхан лавшаа хийж иднэ. Эрүүл ногоон сонгонтой баахаас алтай. За өнөөдөр уулын хамгийн оргил хэсэг дээр энэ аяллаа хамгийн оргил хэсэг нь болж өнгөрлөө. Ер нь бол сайхан цастай байлаа. Цасны дундуур гоё авсан бүх юмудаа хэргэллээ. Боогийнхоо липоткийг хэргэллээ. Авсан бас татлага олсоо хэргэллээ. Урдаасааж татуулаа, ардаасааж татлаа. Тэгээд янз гоё байлаа цастай. Энэ аялал бол үнэхээр гоё. Тэгээд ирсэн газар маань ч гэсэн хүн аягүй цөөхөдсөн болоо байгаль нь үнэхээр сайхан юм аа. Тэр уулын оройлоо одоо ингээд чиглүүлэхэд тэр дээр л сайхан цас. Үнэхээр бол харагдцал үнэхээр агаар магаар гэж бол ярих юм байхгүй үнэхээр. Монгол их нутгийн юм санагдуулсан тийм л сайхан орчинд ирсэн байна да. За тэгээд үзэгч та бүхэн маань бас дараагийнхаа тэр эпизодуудыг subscribe хийгээрэй. Цаашаа гоё бишгэнэ зөндөө орох болно. Энэ удаагийн бол Bowman Lake with family and friends. Thank you so much. Мэдээж яалтчгүй ийм аяллыг хэрийн сайхан оолгүйгээр тэр тусмаа Монгол сайхан лавшаагүйгээр зөөлхөн авахгүй билээ. За хоолны амт бол үнэхээр сайхан байсан ба. За зөндөөч яанчтай. Аван гэсээр байгаа. Яг ингэдэг нүүдэл юм байна тий. Бүрэнки биш ээ, дуграг. Өөрөө нүүр. Өөрөө нэх. Ийхүү аяллаа маань ихний өдрөнд бид ил галын хажууд суунгаа тэнгэр хэлцэх мянган оддыг харж суулаа. Үл үз хэлмэг өдөр байсан болоод ч тэрүү тэнгэрт байгаа одод үнэхэрийн гахалтай бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Бидний өглөөс ирэх үед цаамаа маш амттай гоё өндөр сосжны wrap-ыг бидэнд бэлдэж өгсөн. Бид хамтдаа яг өглөөний цайгаа уугаад Тэмүүжин маань бас сүтээсээ чансан сүтэ цагаагаар нуурын ирэг дээр жаахан тоглож наадсан байгаа.
Мэдээ. Өнөөхөө сайхан амарсан уу? Yeah. Хүүтэн байсан уу? Not that cool. Not that cold. Аавч хоёр нь чүүн голдоо хийгээл унтчихсан чүүн халууцаад хүнчлэж игээд хэлсэн шүү дээ. Мэдсэн үү? No. Мэдээгүй юм. Энэ ирсэн газар гоё юм уу? Yeah. Таалагдчих юм гэж юунд? Таларч байна. Ийм газар руу дахиад зөндөө олоодаа явна заа. Окей. Чүүн тэгээд жоохон дүүгээ гарахаар дүүтэй бүх юм тэгээд зааж өгöd ингээ явах нь шүү дээ. Ийм газруудаар яаж гэдэг юм. Яа. Hotter on rocks. Оо, ямар гоё газар. Ангитай очиод миний охин ангийнхандаа хэлнэ шүү дээ. Би 5 өдөр хичээлдээ ирээгүй. Гэтэ би ийм гоё газар руу аав ээжтэйгээ явсан гэд. Янзын гоё харагдчих шүү. Чи өнө байгаль дуртай юу? Yeah. За энэ дээр зогсож байгаа. Энд дээр зогсоорой. Ваа, ямар гоё юм бэ. Yeah. Хардаа. Ийм гоё тонглог ба шүү дээ. So clear. Ийхүү аяллаа маань 2 дахь өдөр эхэлж бид өдөржингөө бөмбөлийг нуурын иргэдээр өмчсөн юм. Энэхүү гайхалтай нуурын усны тунгалгийг сүрлэг өндөр уулсыг мөн дээрээс нь цээж дүүрэн амьсгал энэ гайхалтай цэвэр агаарыг аваад ажил амьдралын завгүй хэмээгээс түрхэн ч гэсэн холбоод амралтын өдрүүдийг бид хамтдаа гайхалтайгаар өнгөрөөсөн юм аа. За бидний дараагийн зогсоол бол яг энэхүү өндөр уулнууд дээрээс одоо увсаж хайлж байгаа усыг одоо чиглүүлээд жижигхэн одоо зохиомл нуур болгон бэлдсэн хүрхээнд өгсөн байгаа. За энэ уулнаас бууж ирж байгаа энэ хүсний дуу чимээ тэгээ цэвэр тунгалаг нь үнэхээр гайхалтай байсан. Мөн дээрээс нь яг хайлаад бууж байгаа цас учраас маш хүйтэн байсан байгаа. Тэгээ бид нар яг энэ бүхэн зогсоод хамтдаа өдрийнхөө цайг уугаад зөндөө олон зураг бичлэг хийгээд тэгээд зам руугаа одоо орсон байгаа. Ийхүү бидний аяллаа маань 2 дахь өдөр дуусч бид нар хамтдаа гэрлүүгээ буцах цаг болсон байна. Яа, сэтгэл үнэхээр сайхан байна. Тэгээд сайхан аялаад ирлээ. Бид хоёр уулынхаа баруун талаар орж ирээ, зүүн талаар буугаад. Тэгээд одоо буцах гэж байна. Дугууныхаа хийг нэмээд засамлаар тийчээр явсараад гэрлүүгээ харна. Аялал бол үнэхээр 100% сэтгэл хангалуун байлаа. Замд сайхан адал явдалтай сонирхолтой байлаа. Цас туудсан, шавар туудсан, хад чулуун дээгүүр явсан. Тэгэхээр сайхан аялал болж өнгөрлөө. 100% сэтгэл хангалуун байна. За тийм бүгд дараагийн аяллаа сонирхолтой аялаар уулзцаа. Баяр бичлэгийн зөвлөмөр дараагийн аялалд оруулах. За баяртай унахаа.